Өнөөдрийнхэн дугаар та бүхэндээ дуулах, жүжиглэх авьяас илгээрээ хятадын урлагийн тайзнаа алдар нэрээ мандуулж од болон гялзаж ява өвөр Монгол залуу Аянгийг танилцуулъя. Тэр бум гарын хүн амтай том гүрэнд авьяас билгээрээ олон танигдана гэдэг тийм ч амар зүйл биш шүү дээ. Тэгвэл Аянг гэх нэрийг хятадын залуучууд сонсоод махтан шахширна. Түүнийг мэдгүй сонсоогүй хүн тун хавар. Тэр яаж өнөөдрийн энэ өндөрлөг төрсэн талаар давчхан ярья. Сар шинийн баяр зориулсан хятадын цагаан сарын тоглолт бол улсдаа хамгийн том тооцоогддог хамгийн олон үзэгчтэй өөлөх зүйлгүй өндөр түвшинд зохион байгуулагдгаараа онцлогтой. Харин түүнд оролцох уран бүтээлчдийг маш өндөр нарийн шалгуураар сонгодог нь тоглолтыг улам чанаржуулдаг. Тэгвэл өнөөдрийн бидний ярианы гол дүр болох Аянг цагаан сарын тоглолтод 3 таа оролцож тэр бум гарын хүний өмнө ур авьяасаа гайхуулсан гэд боддоо. Хятадд алдартай дууны том тэмцээнд оролцсон. 2014 оны бүх хятадын Super Mister тэмцээнд төрүүлсэн. 2014 оны бүх хятадын Rising Star тэмцээнд 3 дугаар байрт шалгарсан. 2018 оны хятадын Super Vocal тэмцээний тэргүүн Singer 2019 он 3 дугаар байр эзэлсэн гээд дурдаад байвал түүний амжилт 10 хуруунаас лав давна. Аянг сайн дуучны хажуугаар бас муугай жүжигчин. Ави минь тад, ээж минь гол олон ангид кинонд намхайн дүр, сүүн зэрэглэгээ кинонд идрийн дүрийг бүтээсэн. Мөн Ромео болон Жулиет зэрэг 10 гаруй дуурд гол дүрийг бүтээж хос авьяасаа батгаж байва. Бас олон үйл ажиллагаа бараа бүтээгдэхүүний нүүр царай болж 2022 онд Хятадын улсын өмчлөлт дуурин бүлэмгийн дарга болж карьерийн шатаан өсгөж явна. Аянг 1989 онд өвөр Монголын Ордос хотын Отох хушинд төржээ. 3 настайд нь аав нь зүрхний өвчнөөр нас барж, 7 настайд нь ээж нь ходоодны хорт хавдраар хорвоог орхиж, ганц ахтайгаан өнчин өрөөсөн очирчээ. Тэр 3 настайгаасаа гэрийнхэн ганц үнэтэй хөрөнгө болсон дуу хураагчаараа радио сонссоор 5 жилийн дотор алдарт дуучин тэнгэрийн бүх дууг цээжлэн сурчээ. Багаасаа унжирсан учир Аянг үг дуу цөөтэй бүрэг ичимхий болж төлөвсөн ч хоньны бэлчээрд бол жинхэнэ тайзан дээр байгаа мэт өргөчлөөтэй дуугаа дуулж явдаг байжээ. Тиймдээч нутаг усандаа рок кончнэр авсан түүхтэй. Түүний хариулдаг 300 гарийнх нь анхны сонсогч нь болсон хэмээн тэр дурсдаг. Бүрэг ичимхий Аянгад хамаатан садны санаа зовхдоо багч болтгой нүүр хагараг гэж урлагийн сургуульд оруулжээ. Сүүлд дуучин болох мөрөөдөлд улам хөтлөгдөн Бээжинг зорж, Бээжингийн бүжгэн дэд сургуульд дуурын мэргэжлэр сурч төгсжээ. Одоо Аянг царай зүс, дуу хоолой, жүжиглэх авьяасыг нэгэн биед бүрдүүлсэн урлагийн томоод болсон. Хархан бага насандаа хайртай аав ээжээ алдаж, ахийнхаа гар дээр хүн болсон тэрээр амьдралд эрт томоожж, хал үзэж, хат сууж, үргэлж биеэнд дайчлан чармай живсаар сая амжилтанд хүрсэн юм а. Амжилт гэдэг нүр хөдөлмөр, оюун ухаан, ур чадвар, төвчээрээс цэцгэлдгөө гэдгийг тэр өөрийн биеэр батлан харуулсан. Монгол хүнээ нэрийг гаргаж Хятадын их урлагийн тайзнаа од болон гялзаж ява дуучин жүжигчин Аянгад амжилт хүсье.